өөрийгөө ойлгохгүй байх, бусад хүмүүстэй харилцмааргүй санагдах, эцэг эхтэйгээж бас ярилцмааргүй санагдах, уурлах, бухимдах зэрэг мэдрэмжүүд танд илэрч байгаа юм биш үү? Өсвөр насны хүний хөгжлийн хувьд сэтгэл зүйн хувьд хамгийн эмзэг докторгүй үе бөгөөд энэ мэдрэмжүүдээ зөвөр илэрхийлэх нь хамгийн чухал. Гэхдээ энэ мэдрэмжүүдээ илэрхийлэхгүй, нуух, дарах нь бидний сэтгэл зүйн хувьд таагүй өөрийгөө үнэлэх үнэлэмж зэрэг буурахад нөлөөлдөг. Сөрөг мэдрэмжүүдээ дарахын тулд зарим өсвөр насныхан арх, тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэж эхэлдэг. Энэ сэтгэл зүйн хувьд биднийг хамааралтай, донтолтой болгох хэрэгсэлтэй. Үүний оронд гэр бүлийн гишүүд, найз нөхөд өөрийн хамгийн их итгэдэг ойр дотны хүмүүстэйгээ ярилцах, мөн мэрэгжилтэнгүүд зөвлөгөө авах нь та өөрөө өөрийгөө хайрлах хамгийн эерэг аргуудын нэг юм.